Арай минь лайв маань эхлэхэд ерөнхийдөө бэлэн болж байна. За манайхаа орж ирж илэх шиг байна. За орж ирж явах хугацаанд 100 хуцаа сүглүүд ямар ч байсан бэлтжээрэй. За манай дээр 2 админ ажиллаж байгаа. Асуулт байвал асуугаад хариулна. За одоо 95 л олж авах шиг байна. За 100 гарч байгаа шиг байна. За орж ирж байгаа хүмүүс маань дахиад хэлэхэд 100 хуцаа сүглүүд бэлдээрээ. Юуг нь бол бүксийн зангидах хэрэггүй. Нэгсэндээ утсаа бол сүглүүд орхино л гэсэн үг. За би юм сүглсэн утсаа харуулъя. За ингээд 100 утсаа ингээд сүглөөд бүксийн зангидахгүйгээр сул орхино. За дайлан тайлбарлаж эхлэе. Маш олон хүнээс их олон асуулт асуусан. Тэгээд нийлүүлээл нэгтгэхэд хэлхийг хичээнэ. За хэрвээ та нар яг агуулга харж байгаа бол агуулгын дагуу тайлбарлаж эхлэе. За дайлангийн төрөл. За их дунд баг гарын дайлан гэж ерөнхийдөө хуваагдаж яриад байгаа. За тэгэхээр их гарын дайлан гэдэг одоо би та бүхэнд үзүүлж байна. За энэ бол одоо их гарын дайлан 20-50-ийн хэмжээтэй. За энэ студи дотор багтахгүй байгаа учраас би харуулчих. За дунд гарын дайлан маань хажууд нь яг байна. 17-40-тэй. За энэ дотор ингээ багтахаар ингэж харуулж байна. За юу маань их гарын дайлан маань 20-50-тай нилээн өргөн. За ингээ дунд гарыг ингээ тавиад үзүүлвэл нэг эдийн хэрэг харагдаж байна да. За баг гарын дайлан гэж бас байгаа. За баг гарын дайлан маань 13 хүттэй гэдэг лээ. За ингэж харагдаж байна. Урт өргөөшөө ингээд ийм 3 дайлан. За энийг их гар, дунд гар, за ингээд баг гарын дайлангууд. За энэ дайлангийн маань энэ хэсэг одоо яг хөөрөг ордог хэсгийг бол нүүрэн тал гэж хэлж байгаа. Энэ нүүрэн тал. За энэ бол гаар талын хэсэг байх нь. За ингэж ойлгох. За энэ манай бэлдэц бол бүгдээр гарч байгаа. За дунд гар бол ихэвчлэн маш их олон хүнээс өрдөг учраас дунд гараар гардаг. За энэ баг гарын дайлан бас бэлэн байгаа. Энэгээр гарна. За их гарын дайлан бол зөвхөн захиалгаар гардаг. Тэр болгон хүмүүс одоо их гарын хөөрөг барьдаггүй. Тийм учраас энэ их гарын дайлан маань бол ерөнхийдөө захиалгаар гардаг гэж ойлгож байна. За ингээ ер нь баг гар дунд гарын дайлан. За дайлангуудын төрөл гэж байгаа. За энэ маань бол одоо их гарын дайлан маань бол одоо халцтай дайлан байна. За энэ бол нүүрэн тал гэж хэлсэн тийм ээ. Энэ хөөрөг ордог хэсэг маань нүүрэн тал. За ингээд энэ халцтай дайлан гэдэг маань одоо энэ харагдаж байна. Хоёр талаараа яг ижилхэн явж байгаа. Халцтай дайлан. За энэ халцтай дайлан дундаа ямар нэг юм байхгүй. Зоосон шүлжмэлээр одоо маш их бүрэгдсэн. За ингээд дөрөв талтай хийтэй. Ерөнхийдөө бол ингээд бүсэнд ингээд хавчлуудж орохоор бүтээгдсэн юм бол дайлан байна. За дунд гарын дайлан. Тэгээ энэ халцтай дайлан маань энэ харж байгаа эмчээр одоо хүл толгой гэж ярьдаг. Хүл толгой маань зоосон шүлжмэлээр орж ирсэн байна. За тэгээ шууд залгагдсан бол за дунд гарын дайлангийг ингээ харах юм бол энэ хүл толгой хоёр орж ирсэн байна энд. Одоо ингээ харах юм бол энд хүл толгой орж ирсэн. Энэ амсрын хэмжээр энэ ч орж ирсэн. Мөн ялгаагүй зоосон шүлжмэлээр дарж гоёл чимэглэлд оруулсан ийм дайлан. За энэ бол ингээ дунд гарын одоо хүл толгойтой дайлан. Энэ бол зоосон шүлжмэлийн 32-ын зоосон шүлжмэлээр ойсон ингээ их гарын ийм дайлан. Энийг бол дунд гараар бас мөн хийж болно. За ингээ харах юм бол ингээд гэгдэж болно гэсэн үг. За сая чи одоо дунд гарын дайлан мөн өөр дунд гарын дайлан энэ зоосон шүлжмэлээр хүл толгой хийгдсэн. Энтэй харьцуулах юм бол хоёр өөр харагдах нь бол арай өөр. Мөн ялгаагүй халцтай.
хоёр талтай халцтай ижилхэн хийгдсэн ийм дайлан. За. Одоо энэ халцтай дайлан маань бас өөрөөр хийж болно. Халцтай дайлан бас нэг өөр заагвар байна. За энэ одоо харж ирж байна их гарын дайлан хал зорж ирсэн. Ингээд дөрвөн талдаа арай өөр хэлбэртэйгээр бас орж ирж байна. Ингээд яг хоёр талд ижилэх. За мөн халцтай дайлангийн бас нэг өөр хэлбэр байж болох юм аа. Дундаа юутай. За энэ байна. За энэ бол бас сүүлийн үед маш түгээмэл хэрэглэгдэж байгаа халцтай хөл толгоон дээр зоосон шүлжмэлтэй голын хээг оруулсан. За арын хээ. За энэ урталтаа бол муу ялгаагүй гэсэн хөл толгой хоёр дээр зоосон шүлжмэл орсон. За ийм дайлан байна. За энэ бол одоо манай дээр байгаа бэлэн дайлан. За дунд гарын дайлан бас мөн өөрөөр хийж болдог. За энд одоо харагдаж байна. Зөв бих биеийн дээрээ бол шууд оёдолтой. Голдоо булан барьж тусдаа одоо дайлан пүүсө барьж ойсон. Бусд нь бол дан их биеийн дээр барьж ойсон. Мөн хөл толгой хоёр нь бол пүүсүүгээрээ хийгдсэн. За ийм дайлан байна. За бас дайлангийн булантай дайлан гэж ярьж байгаа. Бид нар булантай дайлан. За хүмүүс их олон янзаар хэлж байгаа. Манай өөрсний хэллэг бол булантай л гэж хэлж байгаа юм. Хоёр өөр торгыг юм уу, хоёр өөр одоо өнгийг бол хослуулан хэрэглэсэн. За энэ бол одоо нэг оёдлын нэг дагнаасны оёдлоор хийсэн. За энэ ногоон ийм хоёр өөр өнгийг ойсон. За энэ бол булантай дайлан. За энэ бүх дайлангууд бол гарч байгаа, бэлтцүүд бүгд гарч байгаа. За энэ одоо нүүрэн талын хэсэг. Одоо энэ орж байгаа хэсэг харагдаж байна. За энэ мөн засан нуруу бүх юм орсон бэлэн юм дайлангууд байна. За дайлангийн төрлүүд маань булантай дайлан, халцтай дайлан гэж явчлаа. За өвшөө бас манад нэг шинээр орж ирсэн. Энд дээр тэмдэглэгдээгүй юм байх юм бол энэ байна. За энэ бол одоо шүрээр ингээ хийцэн. Ямар ч хатгамал ороогүй. Шүрээр ингээ бас хийж болно. Энэ бол бас жишээ юм л да. Ингээ бүх шүрийг ингээ оруулаад ингээ хийцэн. Тэгээ засан нуруу хатгсан. Аараа өргөө ингээд. Бас энэ санаа. Хүмүүс заавал юу гэдэг нь зүү ороохоор биш. Бас ингэж шигтгээ чимиг оруулж бас болдгийн жишээ. За одоо энэ чэнээсээ бид нэр хатганы төрлөө танилцуулнаа. За хатганых чинь за эдрийг авч чинь тавьчих. За тэр хооронд би дайлан энэ одоо хийдэ дайлан орж ирж байна. За манай дээр бас нэг өөр төрлийн юм бол хавтаг. Хавтаг гэж болоод ер нь за ийм зүйлийг хэлж байгаа. Хавтаг гэж нутаг нутгийн аялал бас их олон юм янз байдаг. За манай дээр хэрэгжилж байгаа нь бол хавтаг. За энэ бол эмэгтэй хүн хэрэгжилж болно, жоохон хүүхдүүд хэрэгжилж болно. За эмэгтэй хүн бол янз бүрийн зүйлээр хэрэгжилж байгаа косметикийн зөөлч гэдэг юм. За энэ одоо бэлэн болсон юм. За хоёр талаас нь татаад ингээ хэрэгжилж болно. За энэ хавтганы бэлт зарж байна. За энэ хавтганд бас олон төрөл байгаа. За энэ бол шууд их биеийн дээр ингээд ойцсан хавтаг харагдаж байна. Тэгвэл бас мөн булантай хавтаг гэж байгаа. Энэ дээр ингээд тусад нь одоо хийцэн. Хавтаг за би бэлтцээр нь одоо харуулна. За манайх одоо ингээд бэлтцэн юм бэлтцээ байна. За энийг нь ойн хэсэг энэ дээдлийн тусад нь. За ингээд ийм бас хавтганы төрөл гарч болох нэ. За энд бас нэг юм дурдаг. За энд бэлтгэсэн үеэр тайлбарлая да. За ингээд ийм бас хавтаг хийж болж байна. За манай дээр гарч байгаа бэлтгэснүүдийн төрлүүдийг танилцуулангаад ямар хэрхэн торго пүүсүү юуг сонгох вэ гэд тоороо маш их асуулт орж ирж байна. За энэ одоо бэлтцүүдэд танилцуулж эхлэх гэж байна. Сая бол дандаа бэлэн бэлтцэн ямар болсон бэ гэд харуулсан байгаа. За энэ дээр одоо бэлтцэн маань яг ингэж харна. За энэ одоо ард талын хэсэг энэ хоёр тал маань бол одоо нүүрэн талын хэсэг гэсэн үг тийм ээ. Энэ маань нэгсэндээ ингээд дайлан бэлэн болоход болох нь шүү дээ тийм ээ. Ингэж харна гэсэн үг. Та нар ингээд сайн анзаарч байгаа бол энд ингээд шугам хүрээ татсан байгаа. Яг энэ дагуу ойх хэвээр. За одоо ингээд энэ бол дунд гарын дайлан. Та нарт үзүүлж байгаа энэ дунд гарын дайлангийн бэлтгэц. За нэг ийм хөөрхөн юм гарсан. Тэр болгон хүмүүс бас манайхан мэддэггүй. Манай яг байнгын үйлчлүүлэгч нар бол бас ерөнхийдөө мэддэг. Их хөөрхөн дайлан бий.
сонирхож байгаа хүмүүсээ бол бас ийм хөөрхөн жижигхэн гарын дайлан. Одоо мини дайлан л гэж бид нар ярьж байгаа. За энэ дээр нь үзүүлэх юм бол ийм хөөрхөн жижиг. Ингээ хоёр хэсгээр ингээ хуваагаад энэ дөрөвдний нэг хэсэг дээр нь ийм хөөрхөн чамин дайлангууд гарахаар одоо гарын хэмжээтэй бол нэг ийм алганы ийм хэмжээтэй. Ийм дайлан бас байгаа. Мини дайлан гэж хэлж байгаа. Энэ бол ихвчлэн одоо чамин хөрөх жижигхэн хөрөхтэй эмэгтэй охтууд тийм ээ ээж нар за эсвэл бол одоо эрэгтэй жоохон хүүхдүүдэд бас хэрэглэж болно. Арай өөр хэлбэрийнх гэвэл бас юм байна. За мөн одоо энэ амтантай бас байж болж байна. За энэ бол төрөл бүрээрээ ингээд бас мини их хөөрхөн хавтганаас хавтга гэхээс илүү бас ийм хөөрхөн дайлан гарч болно. Одоо ингээд дайлан маань ингээд бэлэн болно гэсэн үг. За ийм дайлангууд бас манай дээр бэлтцүүд нь байгаа. Энэ одоохондоо бол яг хийгдээ дуусаагүй хийгдснүүд нь зарагдсан байна. Тийм учраас одоо би бэлтцийн жишээ ингээ харуулж байна. За ингээ материалын тухай одоо ингээ ярьж эхлэе. За энэ дээр ингээд яг хоёр одоо бор материал харуулж байна. За торог хүмүүс пүүсүү гэж тэгдэг. За торог гэдэг маань ер нь бол бүгд юм хээтэй. Пүүсүү гэдэг маань бол бүгд юм цулгаан материал. Ийм материал хэлж байгаа. За хүмүүс торгонд ориггүй эсвэл бол одоо юу гэдгийг ямар юм бэ гэдээ их олон асуулт асуудаг. За миний хувьд бол нэг ориг гэхээсээ илүү зүгээр чанарын хувьд ярих хэрэгтэй юм болов. Тэгээ бид нар бол одоо үйл ажиллагаа явуулаад 5-6 жил болж байна. Маш олон одоо материал дээр дадлага хийж одоо юу гэдгийг маш үдсэн. Тэгээ бидний одоо өнөөдрийн төвшөнд бол ийм материалууд бол хамаагүй одоо өргөн хэрэгцээ нийттэй юм гэдгийг одоо тодорхойлж оруулсан байгаа. За жишээ нь энэ одоо торог бол одоо энэтхэг торог бид нар өөрсдөө оруулж ирж байгаа. Энэ торог маань өөрөө бол угаахад бол агшихгүй, будаг гарахгүй, эндүүдгэд бас агшихгүй ийм. За энэ бол одоо би хүмүүс ямар торгыг сайн чанартай вэ гэж асуудаг. Сайн чанарын торог байна. Үнэхээр сайн чанарын торог гэж бас байна. Тэр болгон тийм торгонууд нь бол дайлан хийхэд бас тохиромжтой өгөөг бас сайн бодолцох хэрэгтэй. Одоо юу гэдгийг магнат торог гэж тэгдэг. Тэр бол одоо дайлан хийхэд их хэцүү. Тэгэхээр одоо дайлан цогцлогоотой торог гэж ямар торгыг хэлэх вэ гэдгээ бас бодолцох хэрэгтэй. Мөн пүүсүү. За энэ одоо доотлын пүүсүү бол одоо солонгос пүүсүү. Мөн одоо угаахад эндүүтгэд ямар нэгэн одоо асуудал байхгүй, одоо будаг гарахгүй гэсэн үг. Гэвч одоо солонгос пүүсүүндээ нэг асуудал нь өнгө жоохон одоо сонголтын хүрээ маш ховор байдаг. Тийм учраас бид нар бол одоо хятад одоо пүүсүү хэрглэж байгаа. За хятад пүүсүү бол маш их өнгө одоо гой гарч ирдэг. За жишээ нь энэ одоо цэнхэр бол одоо хятад пүүсүү. Өнгөний сонголт бол хятад пүүсүү бол одоо маш их байдаг. Гэвч энэ пүүсүүгээр авснаар бол угааж болохгүй. За хамаагүй одоо хүчтэй эндүүр эндүүдэж болохгүй. Тэгтээ будаг гарна. Тийм учраас хийн цэвэрлэгийн төх хэрэгтэй. Энэ бол болохгүй биш болно. Тэгээ манайхнаар үйлчлүүлдэг хүмүүс бол маш сайн мэдж байгаа. Одоо цэвэрхэн оёод тэгээд за ямар нэгэн асуудал үүслээ гэхэд бол хийн цэвэрлэгэнд энийг өгч болно. Ийм одоо онцлог байгаа. Тэгэхээр хятад материал ихээр л муу байдаг юм бол биш. Одоо юу гэдгийг өөр бусад материалууд бол сайн байна ч гэдэг юм уу. Тэрэндээ бол одоо миний бодлоор бол гол нь бол биш ээ. Тэгээ өнгө өөрийн цогцолтол хэрглэж байгаа хүний өөрийнх нь ямар зүйлд хэрглэж байгаа те. Одоо юу гэдгийг хитрхи одоо халтар одоо болох чинь одоо угаах байнгын угаадагаа гэвэл бас яг хятад сонгоход бол бас тийм зөв биш байх гэж бодож байна. Тэгэх юм бол яг илүү энэтхэг торгоо ч юм уу солонгос торгоог сонгож хамаагүй одоо юу гэдгийг гой өнгөлөг талаас нараа цэвэрхэн бариад хийн цэвэрлэгэнд байнга өгчнө гэх юм бол хятад одоо пүүсүү торгоог сонгоход бол ерөөсөө аюул байхгүй. За ийм байдаг. За тэгээ ер нь бол хүмүүс аль нь сайн бэ, аль нь ийм бэ гэдээ маш их асуулт асуудаг л да. За миний бодож байгаа өнөөдрийн одоо харахад бол юу гэж бодож байгаа вэ гэхлээр одоо зарим хүмүүс бол маш одоо тийм одоо юу гэдэг 15,000 10,000-ын пүүсүүч юм уу торгыг аваад амьлуулсан хүмүүс байдаг. Урлаач өөрөө маш чухал. Чи өөрөө одоо юу гэдгийг маш сайн өнгийг цогцолдог, маш гоё ойдог байх юм бол торго тэр одоо тэр доотлын материал ямар байх нь хамаагүй маш гоё болдог. Тэр хүн бол тэний гоё ойцсон, амьлуулсан байх юм бол ямар ч хүн харсан өө энэ муу торгон дээр хийц юм биш тэ гэж хэлж удаж чаддаг. Гэтэл хүчнээ сайн торго аваад хичнээн одоо гоё торго авсан хэрнээ юу гэдгийг битүүлэлт буруу муухай ойсон байх юм бол одоо тэр дайланг үнц нь ингээ буураа явчихдаг. Тэгэхээр одоо ер нь хүмүүс бол өөрсний хуурч чадварыг бас сайн бодолцох хэрэгтэй. Мэдээж торгоны бас чанар бол бас мэдээж чухал.
Тэгэхээр ориг торгуу гэдэг асуулт маш их орж ирдэг. Тэгээ би дахиад хариулахад бол ориг торго гэдгийг би бол сайн мэдэхгүй байна. Миний хувьд бол торгоныхаа чанарыг л гол нь анхаарах нь чухал болов уу гэж бодож байгаа. Тэгээд за ийм торго пүүсүүний гол одоо юу н чанар нь бол ийм байгаа шүү. За одоо энэ дээр хар ширийг асууж байна уу? За одоо энэ бол одоо нэг суурин дээр шууд суурин дээр ингээд бэлэн болчихсон. Ингээд зураад ингээд бэлэн болцсон. Ийм одоо бэлтгэц байж байна. За энэ бэлтгэц ингээд бор бэлтгэц. За энэ бол ингээд дандаа хээтэй бэлтгэцнүүд шүү. Энэ хээтэй бэлтгэц. За би энэ ингээд үзүүлэх зорилгоор ингэсэн байна. За мөн амтантай бэлтгэц. За энэ бол одоо биений өнгөтэй хэлбэртэй хийсэн ийм бэлтгэц байж байна. Энэ сүлттэй, энэ чинь 4 хүчтэнтэй, энэ их биеийн дээр шууд сөрүүлээд оёхоор торгон дээр хийсэн бэлтгэц байна. За энэ бүх бэлтгэцүүдийг хүмүүс манай зураач нар байдаг. 3-4 зураач нар ажиллаж байгаа. Тэгээ энэ хүмүүсийн уран бүтээл. За энд эвтэй дөрөв амтан шар торгон дээр энэ дандаа манай торгонууд бол бүгд энэтхэг торгонууд хэрглэж байгаа. За ингээм мөн 4 талдаа 4 хүчтэнтэй 4 шагаатай очиртай. За ийм бэлтгэц байна. За хүмүүс энийг андуурдаг юм бол очир нацаг дорж хоёрыг маш их андуурдаг. За энэ хоёр талдаа байгаа одоо энэ нэг нэгээрээ байрлсан бол очир. За нацаг дорж гэж юу вэ гэхэлэр энэ байна. Одоо 4 тийш нь харуулсан. Энийг нацаг дорж гэж хэлнэ. За бэлтгэцнүүдийн хувьд ийм байна. За энэ суурин дээрээ шууд сурсан. За би та бүхэндээ энэ булантай бэлтгэц яаж гарч ийнэ? Энэ бол суур. Суур булантай бэлтгэцийг бол суур бол ямар ч өнгөөр сонгож болно. Хамаагүй. Хамгийн гол нь бол булангийнхаа өнгийг тодорхойлох хэрэгтэй. За жишээ нь одоо манай хар шар дээр. За энэ бол голын хий орж ирж байна. За энд ингээд нүүрэн талын амсар дээр ингээд за байрлалт нэг за би жоохон алдаатай байрлуулж гэж магадгүй. Гэхдээ ер нь бол ерөнхий нэг зарчим нь юм шүү гэдэг харуулж байгаа. За ингэн за энэ ингээд булантай бэлтгэц. За энэ булантай бэлтгэц. Харагдаж байна уу? За ингээд булантай бэлтгэсэн маань яг ингээд харахад ингээд хүмүүс өө эн чинь нийлж штэ гэж тэгж ирдэг. Гэтэл тийм биш. За энэ одоо булантай бэлтгэсэн оёо дуслаа. Өөлнө. За одоо энийг одоо энэчнээс 1 см-аар ч юм өөлж ингээд цэвэрлэнэ бүгднийг. За энэ бүм асал ингээд өөлнө. Тэгэхээр ерөөхдөө би хамгийн түрүүнд үзүүлсэн шиг одоо тийм булантай бэлтгэсэн маань бол бэлэн болно л гэсэн үг л дээ. Булантай бэлтгэсэн нөгөө нэг ойдолтой. За ингээ харахад бол ингээд өө эн чи хоорондоо нийлцсэн байна гэж бол харж болохгүй. Дараа нь булантай бэлтгэцийг бол явцын оёж дуусныхаа дараа цэвэрлэн нөөлн за хэмжин нэмд маш их олон тийм зүйлүүд гарнаа. За тэгэхээр тэгээд энд бол нэг асуудалгүй яг л ийм л болно гэсэн үг. Асуудал бол байхгүй л гэсэн үг. За энд яг өөлж цэвэрлээд бэлэн одоо болж байгаа ч юм бол яг л ийм болно. Тэгээ энэ дээр харахад бол энэ хоёрын хоорондох зай одоо ойрхон юм шиг харагдаж байгаа боловч за цэвэрлээд бүх юм дуусаад одоо ингээ бэлэн болоход эдээ ингэж харагдана гэсэн үг байна. За ийм зөөлөд байна. За булантай бэлтгэц. За дайлангийн бэлтгэцүүд маань ерөнхийдөө одоо ийм олон төрөл байгаа. За тэгэл хүмүүс бас асууж байгаа л да. Хээ юу гээл одоо манай дээр бол ер нь одоо 400-500 төрлийн хээ бий. Хээ бол хангалттай их байгаа гэж би ойлгож байгаа. За тэгэхээр тийм хээ бол та нар сонгож болно уу? Яаж зурулж болно? Байгаануудаа авч болно. За энэ дээр бас нэг төрөл жанр гарч ирж байна. Энэ бол аягны бэлтгэц. За энэ бол ингээд энэ бол одоо манай аягны бэлтгэц маш олон төрөл байдаг. Гэхдээ манайх одоо зөвхөн энэ төрлөөр хийж байгаа. За бусад доошо хагархан амсартай тийм төрлүүд байдаг. Тэрийг бол хийхгүй байгаа. Ийм бэлтгэц. За энэ мөн энэ талаараа орж болдог боож болно. Аяг бол энэ талаас. За энэ аягны утны хувьд бол одоо дээвэр нь оруулсан. Энэ бол дунд гарын 15 та амсартай төлөв таарч байгаа. Дунд гарах. За ингээд дээд шин хумаад ингээд аягны ут маань бэлэн болж байгаа хэлбэр. За энийг бол дээрээс нь оруулж ирдэг байж болно. Шахуурхтай одоо энэчнээс нь бас аяга оруулахаар хийж бас болно. Хоёр өөр төрлөөр хийж болно. За ийм аягны бэлтгэцүүд бол бас гарнаа. За аягны бэлтгэцийн нэг онцлог бол бас ялгаагүй.
доороо арай өөр төрөл хэрэг манай бэлтцүүдийг харж байгаа бол ийм бэлтцээ байвал энэ аягны бэлтцэн байна л гэж шууд харж байна. За энэ аягны бэлтцэн маань юусоо яг ийм болж байна. Энэ. За ингээд энэ хоёр тал дээр ингэж яг энэ одоо манай зурсан хэсгээрээ бол нугарч ингэж гарах хэрэгтэй. За ингээд аягны бэлтцэн маань иймэрхүү яг гэсэн. За бас нэг хүмүүсээ асуудаг юм торгон сэмэрдэг үү гэж ингээ асуудаг. Ямар ч торго сэмэрнэ. Бүх торгонууд сэмэрнэ. Сэмэрхгүй тул мэдээж одоо манайх бүх одоо хэрэгсүүдийг хийсэн байгаа. Та нар харж байгаа наалт хэрэгс энэ бол тохиолдолд одоо ямар нэгэн сэмрэх хүчээр л энийг ингэж авдаг юм бол сэмрэх асуудал бол байхгүй. Ямар ч тохиолдол ойсон жил оёод ирсэн хүн хүртэл зүгээр хэвэндээ ингээ байж байгаа тийм тохиолдол байна. Тийм байгаа шүү ер нь бол. За мөн яны бэлтцэн мэ зөвхөн хээтэй биш. За амтантайгаар гарч болно. За энэ бол хүн загвараа өгөө захиалуулаад хийлгүүлж болно. Зөвхөн манайх энэ загвараар л гардаг гэдгийг бас ойлгоод аваарай. Арай өөр загвараар одоохондоо гарах боломж байхгүй. Ийм загварууд бол гарнаа. За энэ хүмүүсийн бүтээл. За өөр одоо манай дээр байгаа юм бол за 100 орохоос урцсан хүн бол за бүгдийг хийндээ ер нь бол. За энэ даалганы утны бэлтцсэн. Шар дээр за энэ эрдэн зулсан хулгантай ийм хөөрхөн даалганы ут байгаа. За ингээд саяхан манайд бас хүн оёод ирсэн хүний зургийг бас ингээд үзүүлье. За ингээд нэг оёод ирсэн ингээд сайхан бүтээл болгочихжээ энэ юм байна. За ингээд суур нь бол энэ ийм ногоон өнгөтэй нацагд орчтой. За энэ бол даалганы ут. Даалганы ут бол ингэж гарч болно. Бас 8 тахилтаагаар гарч байгаа. Бэлэн басан даалганы ут дээр. За даалганы ут маань бол ерөнхийдөө хэмжээ маань бол эр хүний одоо тохооны хэлбэр тохооны хэмжээсээр гарч ирж байгаа. За одоо бэлэн болсон даалганы ут маань одоо энэ байна. Цагаанаар ингээ хийцэн. Энэ манай 8 тахилтай даалганы бүтээл. За доороо ингээ нацагд оруулж өгсөн. За ингээ бүх юм бол одоо гар хийгдсэн юм. Загсан нуруу нойсон байна. За энэчнээс нь татаад амсрыг хаах. За ийм байна. За энэ сая чин цагааны одоо бэлтгэц арай өөр хэлбэртэй ч гэсэн одоо ийм төрөл бас байна. За наалтны хүмүүс маш олон хүмүүс бас асуудаг. За наалт зарим хүмүүс маш хатуу наалт наасан байдаг. Тийм бэлтцнүүдийг бид нараас харж исэн. Оёход маш хэцүү тэр оёход. За энэ бол ерөнхийдөө стандарт ер нь их зузаан биш. За их нэмгэн биш. Их нэмгэн байвал бас хөөргөнд бол одоо бас их тохиромжгүй гэж л одоо үздэгтэй зарим тохиолдолд. Ягаад тэгэхээр хөөргөн мөн чулуу. Тэгээ манайхан сүүлийн чулуун ширээ хэрэгэлдэг болсон учраас хөөргөө ингээд тавхаар бол харах хэмжээнд болооч. Энэ бол өөрөө юу болвол юуны уут маань дайлангийн уут маань бол хөөрг хамгаалах зорилттой. Тийм учраас бол бас их зузаан байвал муухай болно. Их нэмгэн байвал бас нэг тийм бас тохиромжтой биш гэж одоо ер нь одоо үед бол эрчүүдийн маш олон эрчүүдээс тэр асуусны үндсэн дээр ийм одоо наалт бол их зүгээр юм аа гэсэн ийм зүйл байна. За одоо энэ бол жишээ нь одоо манайхаас гаргасан юм шинэ одоо юу байгаа. За дайл нь бэлэн болцсон бол одоо энэ байна. Арай өөр өнгөн дээр хийсэн боловч яг ижилхэн. За ингээд энэ тал нь одоо амсар хэсэг. Гарахтаа илүү харагдаж байгаа. За ийм зүйлүүд байна. За мөн одоо манай дээр хараа бас хийгдэж байгаа. За энэ бэлэн болцсон энэ хараа байна. Харааны бэлтгэцээс гарч байгаа. За энэ бол хараа бол гарсан байна. За шинээр саяхан гарсан зүйл бол одоо тамхины утны бэлтгэц. За энэ сараас бараг дөнгөж эхэлж хэсгүүр идэр хийгдээд ингээд. За зарим нэг бэлэн болцсон тамхины ут. За байна. За энд бол хүүхдийн харааны бэлтгэц байна. Энийг утах юм бол арай жижиг хөвтөр. Ингээд ийм бэлтгэцүүд бол гарч байгаа. Ямар юм хийж байгаа гэж маш олон хүмүүс бас асууж байгаа. За энтэйгээ бас ижилсүүлсэн нэс гарч болно. За энэ ингээд харааны үндсэн бэлтцүүд байж байна. За ер нь бол одоо зүү ороож л одоо болох тийм ээ. Юу л вэ надаа тэр бүгдийг бол хийж болноо. За тэгээд жишээ нь одоо хавтхан дээр их хөөрхөн. Хатуу бодлол өстой бас янз бүрээр хийж болноо. Энэ чинь өөрөө их бас чамин гаргаж болно. За энэ одоо жишээ нь манай нэг хавтганы юм жишээ байж байна. За зураг бол манай дээр бол маш олон төрөл байгаа.
За ингэж хийж болно. За мөн би түрүү хэлсэн. Хавтга маань бол одоо жишээ нь ингээд ийм болондоо хэлбэрээр бол одоо гарч болно. Тэгээ энэ дэр муу ялгаагүй зоосон шүлжмэл дарна. За битүүлэгдээд бас түрүүнийх шиг болно гэж тэгж ойлгож бас болно. За одоо ер нь бол дараалалаараа бол материал, торог, пүүсүү бүх юмаа ерөнхийдөө танилцуулж байна. За одоо дараагийн танилцуулах нэг зүйл маань тэр болгоноос хүмүүс магадгүй мэддэггүй байх л та. Тэгээ манайх өөрсний ийм ном гаргацсан байгаа. Тэгээ энийг хүсвэл өөрснөө та нар дагаа зурна. Одоо яг энэ дайлан манайх өөрийнхөө хүслээр энийг ингээд калькан дээр ингээд хийцэн. Тэгээ ингээд калькан дээр ингээд хийцэн та нар одоо энэ юу байгаа? Хар цагаан хортоо цааснаас дагалдаж байгаа. Тэгээ одоо энэ пүүсүүн дээрээ энэ хортоо цаасаа тавиад тэгээ энэ зургаа ингэж тавиад за одоо энэ ингээд харуулъя. За одоо ингээд пүүсүүгээ ингээд байр. Энэ дээр одоо хортоо цаасаа байрлуул. За хортоо цаасаа байрлуулад одоо энэ юу гэдгийг энэ одоо туулаг зурья гэвэл те. Яг энийгээ дагуулаад ингээд зурх нь л те. Ингээд. Тэгээ ерөнхий гарч ирсэн зурганд энэ дээр тодруулна. За тэгээд өөрснөө энийг ингээд хийж болно. За энэ бол зөвхөн дайлан гэлтгүү одоо сүүлийн үед маш олон хүмүүс олон зүйл дээр хэрэгжилж байгаа. Дээл, хувцас, те, гутал, бүс, за цүнх гэл одоо юу гэдгийг. Тийм бүх юмн дээр бол одоо суурьнд энэ калкиум цаастай. Нийт одоо 250 гаруй хээ байдаг. За ийм ном бол одоо байдаг. Энэ бол цуврал ном байгаа. 1 2 бол дууссан. За энд бол одоо 4-ийг үзүүлсэн байна. За энэ 3 дугаар ном байна. Ингээд 5 дугаар ном ба сая энэ жилийн бүтээл ингээд гарсан байгаа. За хүмүүс өөрснөө би өөрийнхөө дуртай юмыг хиймээр байна. Заавал ийм дайлан авмааргүй өөрөө ингээд гоё ингээд зурдаг. Би ингээд бас сэтгээд хийчихвэл гэвэл энэ номыг аваад ингээд ашиглаж болно. Бүгдөө бол яг ижлэн 30 мянган үнэтэй. Тэгээд энэ бол нэг номдоо л их 250 гаруй хийдэг. Хээ бол ерөөс давхцахгүй. Тэгээд энэ бол сүүлд гарсан юм хээ. Одоо энэ ингээд хар цагаан хортоо цаастайгаа ингээд 30 мянга ингээд цагаан балтайгаа. За ингээд өөрснөө дурандаа хүссэн зүйлээ хийхийг хүсэх юм бол ер нь оёо сурцсан манай бас нэлээ харахгүй байж магадгүй. Тэгээд тийм хүмүүсд өөрийнхөө дураар бас их олон янз юм хийх хүсэж байгаа юм бол энэ номнуудаа байгаа. Сонирхчээвэл дараа нь холбогдоорой. За манайхаас гаргаж байгаа бүхэл зүйлүүдийг одоо энэ чинь тайлбарлан хэлж байна. За мөн одоо бүсний бэлдэц гарч байна. За энэ бүсний бэлдэц, эрэгтэй бэлдэц, толтоогоо. За хос ингээд эмэгтэй бэлдэц байна. За ингээд мөн энэ бэлдэц маань бол арьс, торг. За мөн юун дээр илэг ийм 3 төрөл дээр бол гарч байгаа. За энэ юуг бол арьсан дээр бүс хийх гэж байгаа хүмүүст анхааруулж хэлэхэд зүү ороод сураагүй хүн бол дэмий. Анхаас суралцж байгаа хүн бол бүс ойход бол дэмий. Эний ялангуяа арьсан дээр ойшоход. Яг л арьсан маань зөвхөн нэг хатгалтаар л явдаг. Олон хатгуус сэтрээд энэ бүс маань ямар ч хэрэгцээгүй болчдөг. Тийм учраас нэлээд гараа одоо юу гэдэг нь чөгшрүүлээд за би нэлээд ер нь гайгүй болчлаа. Ер нь нэг хатгалтаараа яваад олон дахин хатгахааргүй болчлоо гэх юм бол одоо энэ бүсэн дээр арьсыг бол сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо анхаас сурах гэж байгаа хүн бол би энийг бол одоо санал болгомооргүй байна. За энэ бол нэлээд оёо сурцсан хүмүүс бол энэ бүснүүд байгаа. За бэлэн болоод одоо сая чин бүс маань бол за энэ байна. За ийм гоё одоо дараа нь бүтээл болсон байна. Ингээ харалтайгаа ингээд эрэгтэй эмэгтэй бүс маань. Тэг ингээ дараа нь энэ одоо олон жил ингээл эдлэн шүү дээ энийга. За шууд бүс саяхыг сурж байгаа хүсэж байгаа бол энэ илгэн бүс байна. Тэгээ илэг бол байж болно. Илэг бол асуудалгүй. Ойхот бол асуудал байхгүй. Гол нь л арьс бол маш хэцүү, ойхот их хэцүү. За илэг, торог бол ямар ч асуудалгүй. Одоо даасан шүлж юм байна. За энэ торгон дээрх бүс байна. Ийм байна. Торгон дээр ой сурж байгаа хүн бол торгон дээрх бүс ойж болно. Асуудалгүй. Энэ бол за ийм сонголтууд бол байгаа. Нэлээх сонголтууд байгаа. За одоо ингээд нөгөө нэг 3D дайлан асуусан хүн маш их. Анхаас сурж байгаа хүмүүс 3D дайлан маш их асуудаг. За яг нөгөө хэлэхэд анхаас сурж байгаа хүн 3D дайлан авах хэрэггүй. Их хэцүү. Маш их техник шаардна. 3 ухаан шаардна. Ядаж нэг дайлан ойд сурчаад би яаж оих вэ гэдэг асуултыг асуусны дараа бол одоо юу гэдгийг
нэлийн ойд сурчаад дараа нь энийг бол оёх хэрэгтэй. За 3D дайлан гэж ийм дайлан байгаа. За манайхан одоо ойд сурах гэж байгаа ч юм уу, ойдсон ч юм уу тийм хүмүүс бас байгаа. За нэг анхаарах юм бас байна. Хичнээн сайхан дайлан ойчоод битүүлэг маш муухай болдог. Зүг битүүлдэг. За манай гарч агаад бэлтцүүд бол анзаарах хэрэгтэй та нар. За энэ уул бол яг голыг чиглэлийг олж ингэж тааруулсан байх хэрэгтэй. За энэ ерөөсөө одоо яг нэг одоо энэ хараа ингээ бүх инжир бүгд ингэж сайхан таарна. Тэгээ ер нь бандаж юм байхгүй ингээд яг нэмгхэн. За ингэ зүг сайхан битүүлэх хэрэгтэй. Их сайхан дайлаа очиод бүр янзын мухаа битүүлсэн тийм байдаг шүү. Тэгэж болохгүй. За энэ битүүлэгэн дээр их анхаарах хэрэгтэй. За загсан нурууг хумээд очсон байдаг аа. За энэ одоо манай загсан нуруу ч ингээ ойсон юм. Ерөөсөө ийм сайхан яг л одоо хумихгүй ингэж одоо ойсон байх хэрэгтэй. Дайлан. За ийм байж дайлан маань өөрөө их үн цэнтэй болно. Тэрнээс биш одоо юу гэдэг хичнээн сайхан ойчоод муухай битүүлвэл бас хэрэггүй. За их тийм онц биш битүүл ойсон хүн ирнэ ингээ битүүлэг нь гоё болоод ирэхлээр бүр янзын гоё ургаад өгдөг. За энэ хүмүүс манай байнгын үйлдвэрчнэр бол айгүй сайн мэдж байгаа хаа гэж бодож байна. За булантай дайлангийн зоосон шүлжимлийн тухай яриа. Нөгөөд нэг ойтолтой зоосон шүлжимэл тэр энэ дэтэл. За энэ зоосон шүлжмэл. За энэ бол одоо нарийн зоосон шүлжмэл 3 явсан. Энэ бол 3 давхар зоосон шүлжмэл явсан байна. Зоосон шүлжмэл гэж. Энэ зоосон шүлжмэл метр нь 15,000 байдаг. Хүмүүс хөөх чи ямар үнэтэй юм бэ? Чи яахаар юм бэ гэж. Тэгэхээр энийг маань хүмүүс гараараа шүлждэг. Манай одоо зоосон шүлжмэлийн одоо нэлээд олон нэхмэлчд байгаа. Тэгээ ингээд зоосон шүлжмэлийн ширээн дээр одоо эдгээр чинь бүгдийг ингээд шүлжин 16 утас 18 утас гэдэг шүлжин. За нэг юм 2 метрийг гаргахад бол нэг 3 хоног юм уу. За маш одоо профессионал болсон усуд бол нэг 2 өдөр бол бүтэн нойр шөнөгөө хоноод гаргаж ах шиг байгаа. Зарим одоо анхан сурж байгаа хүмүүс өдөр бол 14 15 хоноо 2 метрийг бол гаргахад. Тэр 2 метр маань нэг дайланд ордог. Одоо нэг дайлангийн 7 булан дээр бол ордог. За чинь энэ дайлан дээр ярилтэй тийм ээ. Яг энэ 7 хэсэг гэхээр 1 2 3 ингээд 4 ингээд 5 те. Ингээд 6 7. Ингээд нийлээ 2 метр зөвхөн ордог. За энэ зоосон шүлжмлийн маань ингээд тусгай хүмүүс өөрснөө ингээд энэ бол үйлдвэр их биш, үйлдвэр их гараар бүгд ингэ сүлждэг. За. Тэгээ яг ингээд одоо энэ бол яг зоосон шүлжмэл маань өөрөө яг ямар вэ гэхээр юм байна. Одоо энэ харагдаж байгаа ах. Энэ одоо яг энэ зоосон шүлжмэлийн ингээд дарж явахад. Тэгээ энэ ингээ 2 метрээр ийм зоосон шүлжмэл. За түрүүн би ярьжсэн одоо 32 зоосон хөл толгой хийдэг зоосон шүлжмэл бол арай бүдүүн. За энэ бол үнэтэй 25,000-аар гардаг. Энэ бол маш удаан шүлжний гараараа шүлждэг. За зоосон шүлжмэл сүлждэг хүмүүс маань өөрснөө сайн мэдэж байгаа хаа. За ийм одоо гар дайлан гэдэг маань өөрөө ерөөсө тэр чигтээ одоо гар урлал, гар бүтээлээдэг. Тэрүүгээрээ ч бол үнц хин бол явж идэг. Ийм зүйл байгаа шүү. За пүүсүүд хоргоныхаа тухай яриад за дуусчлаа. За зүү утасны тухай яриа. За зарим хүмүүс ямар зүү утас ингээл асуудаг л да. Тэгээ манайх бол ерөнхийдөө өнөөдөр хүртэл хэрэгэлсэн утас за ингээд олон жил ингээд хийж хахад ямар зүү утас хамгийн сайн бэ гэж одоо хамгийн сайныг нь л одоо түүж гаргаж байгаа. Тэгээд бидний хувьд бол ингээд 3-аар ингээд багцалсан. 153 гэдэг юм утас байгаа. Яг ингээд 3 ингээд усглаараа ойно. За ийм утас ингээд савлцсан. Энэ 1500 төгрөгөөр зарагддаг. За бэлдсэнд бол өөрөөс дагалдаж ирнэ. 3 утас дагалдана. За ингээд өнгөөрөө. За манад нэг ерөнхийдөө бол нэг 10 шахуу өнгө байх шиг байгаамаа. Тэгээ энэ нөгөө утас маань өөр янз бүрийн өнгөөр ингээд орж ирдэг. Ингээд савлцсан. За энэ утсуудаар маань одоо ингээд оёндоо. За би түрүүн тэгээд харуулсан. Энэ 153 та утсаараа ойсон. Одоо энэ ингээ ойдол маань энэ байна. 153 та. За энэ бол 4 дагнасны ойдол 4-өөр ойсон байна. За ингээ одоохондоо бол манайх 3-аар ингээд савлцсан. Энэ их гар учраас 4-өөр ойсон байгаа. За дунд гараа бол ингээ 3 игнээсээр ингээ явж байна. Ингээ уусгал бол ерөнхийдөө ингэж харагдана л гэсэн үг. Тэгээ энэ одоо утаснуудыг хэрэгэлсэн 153 та утасны ерөнхий чиг хандлага нь ингэж харагдах. Дандаа 153 та утас. За юм байна. За амтан ойход ямар утас хэрэгэлдэг вэ? Амтан ойход энэ бол 153 та гэдэг утас. Амтан ойход маань энэ 120 та утас гэдэг ийм утас байгаа. Энэ бол ингээд 40 өнгийн утас ингээ байдаг. За
Энэ одоо 40 өнгөтэй. Бас мөн өөр төрөл бас манад байгаа. Арай жоохон үнэтэй. Гэхдээ Америк утастад маш төхөө. Оролт ихтэй учраас жоохон үнэтэй. Тийм байгаа. За ийм утаснууд байна. 40 өнгийнх. За энэ утаснууд маань 80,000-аар ингээд зарагдаж байгаа утаснууд байгаа. Тэгээ ийм утаснууд байна. Арай энэ 40 өнгийнхаа бодвол оролт ихтэй гэсэн үг. Энэ 122 гэдэг утас шүү. 122. Амттай ойд утас. За хээ ойх юм бол болно. Жишээ нь одоо нарийн утсаар хээ ойж болох уу гэж асуудаг болно. Ерөөсө болохгүй юм бол байхгүй. Болно. 40 өнгийн утас 35,000 энэ утас нь. За энэ бүдүүн утсыг биш байлээ. Одоо энэ бүдүүн утсаар манай энэ хээг одоо жишээ нь за энийг ингээ 3 ойлоо. Тэгвэл нарийн утсаараа 4-ийг нь ойж болно. 5-ыг нь ойж болно. Дагнасыг бол их олон төрлөөр гаргаж болдог. Хүмүүс ерөөсөө нэг 2 төрлөөр гэж байлаад. За энэ бол одоо 153 та утсаар бичсэн байгаа гэх нэг жишээ. Энэ бол одоо нарийн утсаар бичсэн байгаа жишээ. Амтан нарийн утсаар бичсэн. Ийм жишээ харагдаж байна. Энэ манай 153 та утас. За энэ бол одоо жишээ нь. Хулганыг бол ингээ нарийн утсаар бичсэн. Ингээд яг ингээд тэмтрээд үзвэл ингээ бараг юу ч мэддэггүй. Энд бол жоохон мэдрэгдэхгүйц ингэж гарч ирсэн байна. За энэ утсаа төрлүүдээ сонголт хийж болно. Аливаар нь ч болно. За жижиг деталь амьтдыг бол одоо жишээ нь яг ийм амьтдыг бол 153 та утсаар хийхээр жоохон тэгж харагддаг. Деталь сайн гарч харагддаг. За нилээн чадвартай хүн бол яг 153 та утсаар гаргаж чадна. Тэгээ анх шурж байгаа нь бол тийм амар бас зүйл ш. Нарийн утас нь хамаагүй дээр байдаг шүү. За ингээд энэ утсанд за дан утасных гэж байгаа. Дан утасны оё. За дахиад энэ дээр тайлбар. Дан утасных. Дан утсанд ийм 2 утас өгнө. 2 утас байдаг. За энэ бол одоо 153, энэ 156. Ингээд та нар сайн ойртуулаа харахаар ширхэх нэгсэн харагдаж байгаа. Энэ нарийн утас, энэ 156 та утас бүдүүн. За энэ бол дангийн оёосонд их хайтайхан байдаг. За дээрээ утсаа бол 156-гаа гаргаад доороо бол одоо дарах утсаа бол нарийн утсаар байдаг. Ийм утас. Яг л дангийн утас маань өөрөө ерөнхийдөө маш товоож харагдах тийм чанартай байдаг учраас энэ бүдүүн утсаа дээрээ гаргаж байдаг. За 153-аараач байсан болно. За энэ бол одоо хувь хүний сонголт. Манайх хвчлэн бол 156, 153 хоёроо хамтдаг. Тэгэж өгдөг байгаа. За утасны талаараа ярилцъя. Утас зүү. Утас яриад ингээ ерөнхийдөө дууслаа. За зүүний дээр бол манайх одоо энэ зүүнийг энэтхийн зүүнүүдээр хэрэгэлдэг. 9, 10. За 11, 12 гэж бас байдаг. За ингээд дээшлэх тусмаа нарийнсан. 9, 12 бол 153 та утсандаа тохирдог. За 11 мэн бол түрүүний тэр одоо нарийн утсанд 122 та утсандаа тохирдог. За 12 бол бүр нарийн нэлээ мэрэгжлийн болцсон хүмүүс бол 12-ыг авдаг. Яг л маш нарийн учраас тэр болгон хүмүүс бас ойж чаддаг. За энтэй анх ойж байгаа ч юм уу. За ер нь гайгүй туршлагатай хүмүүс бол 11 бол яг нормалны ер нь их хайтаахан. За энэ 9-8 бол загсан нуруу оёх, эсвэл бол их том одоо юу гэдгийг цагираг том гарах, гиз том гарах одоо туртаа авах юм бол 9-8-аар ойж болно. За манай 18-аар ойход бол саяжх шиг харагдах хэвээр. Одоо сая бид нар харуулсан тэгж л харагдана гэсэн. За одоо энэ бас энийг харуул энэ 18-аар ойсон юу 18-аар хайхад бол ерөөхдөө ингэж харагдах хэвээр. За ийм зүүнүүд бол байгаа. Тэгээ ийм зүүнүүдийг ашиглаж болно. За янз бүрийн одоо юу гэдгийг өөр бусад зүү бол бас тийм тохиромжгүй хатгамлын зүү гэдээ бол тусдаа л байдаг л та. Тэгээ энэ одоо зүүг бол манайхан бол одоо бэлдсэндээ ч хийж байгаа. Энийг бас мөн зарж байгаа. 18-ын зүү хоёр өөр байгаа. Богино нурт гэсэн. Зарим хүмүүс богино зүүн туртай, зарим хүмүүс зүүн туртай байдаг. За энэ богино зүүн бол юм алтан толгойтой ийм зүү байхад. За энэ зүү нь бол ийм арай урт. Зүү ямар үнэтэй вэ? За зүү ширхэг нь 500, боодлоор 8 гэж 25 ширхэгтэй. За зүү утас. За ерөөхдөө ингээд гол одоо тайлбарлах юмнуудаа дууслаа. Та бүхэн маань одоо анхан одоо сурж байгаа, анхан эхлэх гэж байгаа хүмүүс маань бол нэлээд сайн ойлголттой болж авсан болов. Ер нь дайлан гэж юу юм, одоо хатгамал хийхэд юу юун дээр хийж болдгийг тийм ойлголтуудыг авсан. За одоо ерөнхий одоо сургалтаа ингээ эхлэе. Зүү ороох, яаж зүү ороох вэ? За зүү ороох та нар юугаа сайн хараарай? Агуулгаа сайн хараарай.
Аль болох тэрнийхээ дагуу бол явна. За жоохон хөдөлгөөнтэй байх магадлалтай хажуу талаас бичлэг хийх учраас та бүхэн минь бас сэтгэл сэтгэлээ бас сайн бичээр харагдахгүй байх юм бол бас хэлээрэй. Аль болох бид нар удаан гаргаж та тайлбарлахыг хичээн шүү. За би хамгийн анхлаад хэлжсэн тийм ээ нөгөө зүүц бэлдээрээгээ тэгжсэн сөвлсөн байх гэж бодож байна. За янаач ротейт тэгээ за ротейт биш байгаа. За ингээд энэ одоо ингээд бэлтцсэн. Та бүхэн нөгөө нэг өөрснийхөө даавууг авсан бол тэрэн дээр ингээд зураг зурчих. Хамаагүй ямар ч хамаагүй зураг зурж болно. Ерөөсө бүр кийч хийж болно. Сквад шулуун татаж болно. Шулуун татаж болно. Тэгээд шиний нь бол манай ноорог ингээд ийм шулуун татчих ингээд. За тэгээд нэг юм өнцөг шиг юм гаргачих. Нэг юм шулуун яваад нэг юм өнцөг. Ингээд гаргачих болно. За ингээд бүгдөө бэлдсэн байх гэж бодож байна. Зурж амжиж байна уу? Нэг 2 3 л зураг зурхад болно. За би анх хэлжсэн бүхсийн бити зангидаараа гэд тийм ээ. Тэгээд тэр их чухал. Одоо тэр нь яагаад чухал вэ гэдэг юм дээр харагдана. Явандаа бол зангидна. За зангидвал яагаад зангидах хэвээр юм? Яагаад зангидахгүй вэ гэдэг нь одоо ингээд харагдана. За энэ дээрээс миний суулсан юм болчихтой. За эхэллээ. Нутас зангидаагүй. За зүүгээ барьлаа. За одоо энэ одоо хийнэс ингээд юм уулзсан хийнэс гэлээ. Харагдаж байна уу? Уулзсан. За зүүгээ яг энэ дээдл дээр хатгалаа. За доош нь орууллаа. За ингээд 2 утас гарч ирнэ. Дээдлийн хойг байхгүй. За энэ утас ингэж харагдаж байна уу? Харагдаж байна уу? Гэлэж байна уу? За ингээд дээдлтийн утас ингээд нилээ юм уурт. За ингээд чицуулсан ч болно дөө. Одоо дөнгөж сурж байгаа болохоор уцаа ингээд чицуулсан ч болно. Асуудалгүй. За ингээд бэлтэн. За ингээд дээдлийн утас гэдэг маань энэ түрүүний хэлдэг. За энэ доотлын дарж явах утас чинь чинь гарч ирж байна. За хатгаж эхэлнэ. За хүн болго янз бүрээр барьдаг. За би одоо нэг барилт ингээд харуулж байна. Ерөнхийдөө ингээд би ингээд барьцдаг. Одоо 2 гарын завсар ингээд хийгээд ингэж барьдаг. За энэ доотлолтой энэ хуруугаараа зүүгээ дарахаар ингэж барьна. За ингэсгээ барьчих болно. За дээдлийн утсаа ингээд барьсан байна. За одоо эхний хатгалт хэл. Эхний хатгалт маш чухал. Энэ хатгалтыг сурчвал амьтны нүд бас яхад айгүй чухал байдаг. За яг энэ хатгасан газрынхаа яг доохон талаас нь гаргаж ирнэ. Зүүгээ. Одоо яг энэ доо талын хэсэг үү шүү дээ тийм ээ. Тэрнээс гаргаж ирнэ. За энэ ингээд дээдлийн хуцыг барьж байна. Ороолоо. Нар буруу ороно. За солгоо хартай хүмүүс нар зөв орооход гэмгүй. За ингээд барина. Хумсаараа дарна. Яг энэ одоо зүүнийхээ ёроолт нь хумсаараа дараад энэ хойдолд нь ингээд энэ зүүгээ тогтоож байна. Энд ингээд зүү хөдөлгөөнгүй болно гэсэн үг. Ямар ч хөдөлгөөнгүй. За ингээд зүүгээ авлаа. Энийг ингээд бариалаа. Энэ нөгөө царган дээрээ ингээд дараална гэсэн үг. Ерөөсө гар хөдлөхгүй. За тэгээд хамгийн анхныхаа нөгөө хатгаж исэн тэр нөгөө гадна тал руу натгана. Царгийнхаа гадна тал руу натгана. Хатгалаа. За би цагиргаа тавихгүй ганцаарч байгаах авлаа. За ингээд ийм цагирга гарч ирнэ. Нөхөр нүд хийхэд болоод зориулагдсан ихний цагирга гарч ирж байна. За дараагийнх нь 1 мм-ийн зайтай хатгана. За эдийн хэрэг татгана. За хатгаж байгаах гэж бодож байна. За зүүгээ ороолоо. Дээдлийн утсыг их татахгүй. Их татахгүй шүү. Маш мөн суллахгүй. За арын энэ зүү барилт бол энэ байна. Яг энэ хуруугаар ингээд тогтооцсон байгаа. Энэ зүг ингээд хөдөлгөөнгөө тогтооцсон байгаа. За ингэж харагдаж байна. За энэ дээдлийн нүх харагдаж байгаа хэвээр. Дээдлийн цагирагч нь харагдахгүй байвал дээдлийн уцаа татсан байна гэсэн үг шүү. Татсан байна гэсэн үг. За одоо илүү харагдаж байгаа ах гэж бодож байна. За авлаа. За одоо дахиад тэр нөгөө царгийнхаа гол руу ингээд уцаага зүг хатглаа.
За юм байна. Хатгалаа. За нөгөө царин дээр бас дараад л байгаа. Заавлаа. За энийг ийм гарна. За нэг юм гинжи холбоос шүл юм өгсөн л дээ. За мөн 1 мм-ийн зайтай хатгалаа. За зүгөө ороолоо. Хумсаараа дарлаа. Хүмүүс бас их өрхөн чухал нөлөөтэй. Авлаа. За энэ голын хөрөө хийлээ. За энэ да хийгээ дагаж иж байгаа учраас байрлал орчилж байна. За бантах дагаад хийгээрэй. 1 мм-ийн зайтай хатгалаа. Ороолоо. Хумсаараа дарлаа. Авлаа. Дээдх цагирандаа гол руу нэ. За гих мэтчлэнгээр ингээд ойно гэсэн үг. За харж байгаа. Анхан сайтанд сурж байгаа хүмүүс маань дахиад лив хадгалагдана. Лайв бол хадгалагдж байгаа. Тэгээд тэрийг дахиад яг энэ 100 ороож байгаа хэсгээс нь үзээрэй. За энэ дээр хатгалтууд ингээд эхэлж байна. За энэ 100 орооход хилдэг бас өмнөд байдаг. За энэ одоо 100 ороож байгаа энэ хэсэг байна. Энэ гидс гэж хэлдэг. Энэ хэсэг. За энэ 10-аар явж байгаа энэ хэсгийг нуруу гэж хэлдэг. За хээний дотор талд бол дандаа идэс гарч явдаг. Гадна талаар нь нуруу гарч явдаг. Энэ хээ. За ингээд дан дагнаасаар ойно гэдэг маань ерөөсөө энэ л дээ. Одоо нэг л ингээд ойж байгаа нэг дагнаасаар. Төрөний би нэг дагнаасны дайлан танилцуулсан. За тэрэн шиг л ингээд нэг хээгээ бол одоо нэг л дагнаасаар ингээд явна гэсэн үг. Тухайн хээгээ яг тэр ойсны хадаа ингээд явна. За ингээд ингэж ерөн ингээд оёод явна л гэсэн үг. Тэгээ ингэж ерөөхдөө гарч байна. За дараагийн дагнаасны харуулъя. За ингээд ер нь бол одоо 100 ороох гэдэг маань өөрөө энэ. Утас зүгээ зангилаа. За утас зүгийн зангилаа. Тэрийг нь бас зааж өгнө. За энэ одоо дээдлийнхаа утсыг за сөвлөөд. За дээдлийн утас дуслаа. Дээдлийн утас дуслаа. Гадна талын царигныхаа хамгийн сүүлийн гадна талын царигны ёроол руу натгана. Ёроол руу натглаа. За ингээд аваад доош нь гаргалаа. За нэг ингэж дуусгаж болж байна. За доотлын утас дууслаа. Доотлын утсыг за энэ одоо сүүлийнх нь хэсгийг гэдэр гэж ойлгоо л тийм ээ. За энэ хэсэг. Тэгээд хамгийн сүүлд хээ оё дуусчих гэж л одоо бодъё дотроо. Тэгэхээр энэ сүүлийн бөөрөнхийг авчултна. Тэхийн тулд яг голоос нь гаргаж ирнэ. Сүүлийнхаа царины голоос гаргаж ирлээ. Авлаа гадна талынх нь бас гадна тал руу нь ёроол руу натгана. Жохон бокс тарахгүй юм тий. За ингээд цагрын маань өөрөө тогтчихж байна. За хүмүүс яа зангидах вэ гэж одоо асуудаг. За төхөрлөө. Эна хийгээд дуусангууд үргэлжлүүлж бас хийж нөхрөөгөө хатгахаар бас зааж өгөх гэдэг. За одоо би бол ингэж зангиддаг. За ингээд арыг нь бол 2 утсаар нийлүүлээд зангидаад. За ингээд дараа нь дахиад чихэр боож байгаа юм шиг нийт зангиддаг. За ингээд ерөөхдөө эдийн ирээн утас гаргаад зангиддаг. Хүмүүс зангидахгүй вэ гэдэг зангидахгүй байх нь өөрөө жоохон эрсдэлтэй. Заавал зангидах хэрэгтэй. За одоо ингээд нэг дагнаас нь юм гарцсан байж байна. Одоо 2 дахь дагнаас буюу доторхоо хийн. За юу болвол дагнаасыг бол манайх яг одоо хээг бол голын өмнөөс эхэлнэ. Сая за энд одоо утас харуулхад энэ байна. Тийм
Энэ утасны одоо гол өнгөөр авсан байгаа энэ. Сайн харагдаж байна уу энэ? Энэ өнгөөр авсан байгаа. Голын өнгө. Тэгээ хээнүүд бол бүгд энэ голын өнгөөр аюутна. Тэгээ энэ одоо жишээ нь ингэж авах нь шүү дээ, тийм ээ. За би хамгийн сүүлд бол гаднах өнгө ойдог. Дунд өнгөө дуусгаад бүгдийг хойж дуусгаад тэгээд дотор өнгөө ойдог. За дотор өнгийг хүмүүс маш олон янзаар ойдог. Гидсийн доторгшин, гатагшин гэж ойдог. За миний хувьд бол гидсэн доторгшин харуулж 2 гидс бүр одоо хооронд нь мөргөлдүүлдэг. За одоо энэ дагнаас хийх гэж байна хараарай. За мөн дээрээс нь аваад за ингээд ихлэ 2 уцтай болчлоо. За хатгалтай хараарай. Зарим хүмүүс хооронд нийлүүлэхгүйгээр гэдэг нь 2 гидс хоорондоо мөргөлдөнө гэсэн үг шүү. За ингээд дотор өнгө явж байна. Хатгалаа. Зарчим бол яг ижилхэн. За анх сурах гэж байгаа хүмүүс гэдэг ороохоо мартчихад шууд зүгээс суулчаад аваад иддэг. За энэ бол одоо ингээд бүтэн зөө хатсан чинь. За энэ гидс хоорондоо мөргөлдөн. 2 гидс хоорондоо мөргөлдөө тийм. 3 дагнасын оёо хийж эхэлж чинь гэсэн үг шүү дээ, тийм ээ. Дотор талаа ойж байна. За ингээд гидсэн дотгошоогоо мөргөлдөөд ингээд явж байна гэсэн үг. За энэ техникийн хідэн чанартай юм хэлэхэд одоо энэ мушгаа гарах гэж байна. Хамгийн сүүлийн одоо мушгаа. Тэрийг гаргахын тулд дотор өнгийг бол дутуу хайдаг. За энд байна ингээд дутуу хайцсан. Энийг дутуу хайна. Нэг юм одоо алгасаж нэг юм ингээд доторх өнгө дутуу хайж явж байна. За энийг буцаад за одоо энэ доотлол дээдлийн утсыг татгшин гадна талын ёроол руу хатглаа. За ингээд дуусгалаа. За энийг одоо зангиднаа бас. За энийг одоохондоо бол бид нар түрүүн зангилааг харуулсан. За одоо гадна талын цайвар өнгөний дагнаас. Цайвар өнгөний дагнаас бол яг гадна талынхаа дээжл. Гэтэ эхлэхдээ энэ юунаас эхэлнэ? Түүнээс сүүлийн сүдрийн өнгнөөс эхэлнэ. За энэ чинээсээ яг залгуулад явна гэсэн үг. Тэгжээж манай яг угалз хээний чинь одоо жинхэнэ чанар нь гарч эхэлнэ л дээ. Маш 2 янзаар ойж болно. Энэ бол нийт төрлийг харуулж байна. За энэ чинээс ингээ гадна талаас нь яг энийгээ тойроод дагаад явна гэсэн үг. За 3 дагнаас нь өнгө. За ингээд тойрч надаа. Нэгсэнд угалзан хий гарч ийн гэсэн үг л дээ. Шууд хүмүүс болохоор яг ижлэхэн яваад идэг. Гэтэл тийм биш. Тэгхийн бол хамран тасцсан нэг тийм сонирн болчдөг юм аа. Хээ гэхэд хээ биш тийм болчихно. За энэ бол ингээ угалзаад хойш ирж байна. Ингээ байнгын хийгээ дааж явж байгаа учраас байршил байнга өөрчлөгдөнө.
За ингээ 3 дагнаас хэмээн хоёгдож байна. За ингээд 3 дагнаас болно л гэсэн үг. Тэгэхээр ихэд ингэж байна. За дахиад яавал үзээрэй. Эхнээс нь рекорд хийсний дараа. За одоо үнцэг гаргах. Одоо зааж үгүй. Үнцэг хэрхэн гаргах вэ? Яаж гаргах вэ? За энэ дээр хэдэн хатгалтууд хийгээдгээ. За эндээ үнцэг гаргах гэж байна. За яг 100 орох маань бол явдгаар ажлын явна. За нэлээ оёос урцсан хүмүүс маань хараад аваарай. Анхан шатнд сурж байгаа хүмүүс бол ямар ч гэсэн 100 ороотойгоо танилцаарай. Яаж яг оёх вэ гэдгийг танилцаад авчих хэрэгтэй. За ингээд яг энэ одоо та нар сайн харж байгаа орой дээр хүртэл навчирна. Яг зургийнхаа. Зураг хүртэл яг явна гэсэн үг. Зураг хүртлгээ явлаа. За ингээд явлаа. За энэ хамгийн сүүлийн гиз. Хамгийн сүүлийн гизснээс нь зүүгээ гаргаж ирнэ. Голоос нь. За анаахан гаргаж ирсэн үү? Зүүгээ гаргаж ирлээ. Авлаа. Үүр суглаад авна. За одоо ингээд ийш үнцэг гарах гэж байгаа учраас дээдлийн утсыг дарна. Энэ дээдлийн утсыг нааш нь татаад дараад яг энэ орой үнцгийнхаа дээд талын гадна тал руу татгана. За олон янзаар хатгаж болно. Яг доор ёроол руу хатгаж ерөөсө болохгүй. Тэгвэл нөгөөх юу бол гарахгүй, үнцэг гарахгүй. Гадна тал руу татгана. Бүр ч юм хол хатгаж болохгүй. За нэг дээрэн тал хатгаж болно. Энэ бол нэлээд хол бас авчин. Хол авч маяг оруулж бас болдог. Их ойрхон авч бас болно. За тэгээд яг энэ хажуудынх нь гидснээс нь бөөрнөөс нь гэсэн үг. Гидсний бөөрнөөс зүүгээ гаргаж ирнэ. Гадна талаа хатгаад. За ингээд зүүгээ ороолоо. За би бол нэлийн шавх гаргаад ирсэн байна. Заавал ингэхгүй жоох ойрхон хатгаж бас болно. Китик ойрхон хатгаж болохгүй. Тодорхой зайд татхан. За тэгээ буцаагаад дээдлийнхэн гидсний хэллүүн хийчихнэ. За ингээд ерөнхий үнцэг гараад ирчих. За энэ бол одоо гадна үнцэг. За одоо нөгөө тийш үнцэг гаргаж үзье. Хатгалаа. Энэ голынхон бас ялгаагүй гэ нүхнээс нь гаргаад ирнэ. Авлаа. Түрүүн анзаарсан бол дээд талынхаа утсыг дарж исэн бол одоо энэ утсыг дарахгүй. Доош нь буулгалаа. Гадна тал руу хатгана. Бас ялгаагүй. Яг ёроолд нь хатгаж болохгүй. Тэгвэл үнцэг гарахгүй. За ингээ хатгачих. За энэ удаад бол түрүүн бөөрнөөсний гаргаж ирсэн. Одоо яг нурууных нь хажуудлаас гаргаж ирнэ. Залгаа зүгээ. Ингэж гаргаж ирнэ. За зүгөө ороогод явлаа. За үнцгүүд ерөөсөө л энэ л дээ. Энэ хоёр төрлийн үнцэг гарч байгаа. Амархан. Үнцгнүүдийг бол яг гаргаж сурах хэрэгтэй. Яг л одоо бидний энэ зурсан зургийн даваа яг гарах ёстой. Зураг шигээр ойж чадчихвэл одоо мундаг болж байна гэсэн үг л дээ. За. За ингээ хоёр талын хоёр дэш үнцэг гаргахыг. За гэртээ сайн дадлага хийгээрэй. Нэлээд сайн дадлага хийж ойлгох. За ингэж харагдаж байна. За үнцэг гаргалт. Ингээд дуусчихна. За үнцэг гаргасан. Энэ юг харуулъя да. Энд байна. Үнцгүүдийг ингэж гаргаж болно.
дотор гадна цөмнүүдийг гаргах хэлбэр. За энд бас өнцөг гаргалтууд. Энэ бол миний ойдгийг бодвол хамаагүй одоо тэгж маяг гарахгүйгээр хатгсан өнцөг гаргалтууд бол ингэж харагдана. Сая шиг бас маяг гаргаж бас болно. Одоо хоёр янзаар л хийж болж байна. За дараагийн одоо ойдл маань бол хос зүү орох, давхар зүү орох гэдэг хоёр янзаар л хилэгдээд байгаа л да. Айл айл нь л хэрэгжилж байгаа. Тэр нь буруу, тэр нь зөв буруу гэсэн юм байхгүй. За одоо хос зүү орох уу, давхар зүү орох гэж хүмүүс хэлээд байгаа ойдлыг зааж өгье. Энэ бол бас тийм хэцүү бол бас гатгамал биш ээ. Нэг зүү орохоо оёо сурцсан бол ер нь бол амархан талдаа. Баримжаа нэлээд шаардсан. За энэ дээр хараа энэ харагдахгүй байна тий. Энэ дээр навцын хэр дээр. За хос зүү орох. За хос зүү орохыг за би энэ өөр газраас эхлэе. За хатгамал яг анхныхаараа хатгалаа. Зүгөө орооно. За энэ чинээс харагдаж байна. Та жоохон дэвшлүүлэхгүй болооч. Дээрээс нь яг ингэж авахгүй бол. Оо яг. За зүгөө ороолоо. Авлаа. Хатгалаа. Хий зөөрөлт явлаа. Энэ бол нар буруу ороосон. Таны харагдахгүй. Буруу ороолоо. За нөгөө талд нь яг параллел хатгалаа. Параллел хатгалаа. За нар зүү ороолоо. Түрүү нар буруу ороосон гэдгийг анзаарах хэрэгтэй. Одоо нар зүү ороолоо. Нар зүү ороогоод авлаа. Гадна тал руу хатгалаа. За одоо яг түрүүний 1 мм-ийн зайгаа барина. Ялгаагүй. За тэгээд дорд нь хатгалаа 1 мм-ийн зайтай. Нар зүү ороолоо. За тэгээд дээдлийнхаа нэг нөхрөө хийн. Давхар зүү орох, хос зүү орох. Аль-алиар нь хэлж байгаа. За ялгаагүй 1 мм-ийн зайтай хатгалаа. За нар зүү ороолоо. Нар буруу авчихна. Нар буруу авчих шиг боллоо. Тийм байна. За энийг нар буруу авчих. За энэ дээр 8 тоош гарах хэвээр. Нар зөв, нар буруу гэдэг. Гэх. За энийг ойртуулъя гэж байна. За ойрхон болгож харуулъя. Их одоо хол алхмаарч хийсэн болно л доо. Их ойрхон алхмаар хийж болно. За энийг баримжааг та нар өөрснөө тааруулах хэрэгтэй. Яг ямар юм явах гэж байгаасаа шалтгаалаад хол ойрыг болол тааруулах хэрэгтэй. Тэгээ нар буруу нар зүгэл ингээм 8 тоош юм гарах хэрэгтэй л доо. Яг 1 мм-ийн зайг бол дагаал явах хэрэгтэй. За нэг иймэрхүү юм гарч ирэх хэрэгтэй л доо. Ингээд ороогоо яваад. Нар зөв, нар буруу. Нар зөв, нар буруу гэж ороогоод яваад байна. Алхмыг ойртуулж болно, холдуулж болно. Тэр юу оёх гэж байгаагаасаа шалтгаалаад алхам бол тэгж ойж болно. За энэ хол ойж бол ийм, ойрхон ойч бол ийм болж харагдана л гэсэн үг. За одоо хөмөлтөд зүү орох гэж ямар зүү орохыг хэлж байгаа вэ гэдэг хүмүүс асууж байгаа. За энэ зүү орох дээр давхар зүү орохоор байна. Давхар зүү орох дээр байхдаа за хөмөлтөд гэхээр дунд нь нэг ийм юу барих хэрэгтэй л доо. Ирчлээсэн утас барьдаг. За бид нар энэ удаад энэ хатгандаа хийдэг уяаг орчээ. Энэ байна. За. Энэ удаа зүү ороолтоор давхар зүү орохоор ингэж байж болно. Энийг удаа давхар зүү орохоор авчихсан байна. Хоёр өөр ингээ утас гаргаад давхар зүү орохоор авчихсан. Ингэж харагдаж байна л гэсэн. За энэ одоо жишээ нь энэ бэлтгэцний энийг давхар зүү ороож байна гэсэн болно гэсэн. Ийм бэлтгэцний битүү хувьтай энийг хоёр тал руу давхар зүү орохоор явж болчихно.
заавал одоо 3 давхраар ч юм уу 4 давхраар ч юм уу явахгүйгээр энэ шиг ингээд давхар зөөрөхороо хийчихэд ийм жоохон төвөрдөө маркийн гарна. За тэгээд энэ хоёр өрөнгө утас явцсан байна. Ингэж байж болж байна. За одоо хөөмөлтөд зөөрөх. За энэ одоо ийм дундаа ийм юм барьдаг. Ирчлээс утас арай жоохон зузаан утас барьж болно. За одоо давхар зөөрөхөө цааш нь үргэлжлүүлж байгаа харуулъя. За энэ одоо эхэлж байгаа гэдээ хэдүүл ойлгоч. За эхлээд нэг оролтоо эхэлчихье. За одоо энэ дундаа ингээ нөгөө барьчих. Ирчлээс утас. За энэ бол нэлээд жоохон өдөн ирчлээс утас. За энэс өшөө бүр нарийнхан ирчлээс утас байж бол. За ингээд яг давхар зөөрөхөрөө энэ. Та дөрөв тийч ихнийхийг нийлүүлээ хийцэн. Одоо энэчнээс нар зөөрөө. Нар тоо. За энд нь ингээ хатгах чи яг хоёр тал руу натгах гэсэн үг. Та нар сайн харж байгаарай. За энэ тал руу натглаа. Дээдлийн утсыг сул тавина. Энэ хөөмөлтөд зорж байгаа үед энэ дээдлийн утсыг сул тавихгүй байх юм бол доошоогоо нөгөө утас маань шигдээд орчих учраас сул тавьж явна. Тэгээ хоёр талыг зах руу натглаа. За энийг буцаагаад яг ялгаагүй хосцоо орохороод явна л да. Хоёр тал руу натгаад. Яг энэ уцаа дараа явна. Миллиметрийн зай зөрүү бүх юма яг л нөгөө авч явдаг стандартууд бол яг хിവэрээ. Хамгийн гол нь дээдлийнхаа хөөмөлтөд дараал ингээ энэ хөөмөлтөд зөөрөх гэдэг бол тийм хэцүү зүйл бас биш ээ. За ингээл хоёр тал руу тос зүүн давхар зөөрөх гэдгээр ингээ явчихна. Дээдлийн нуцыг их чанга татчвал нөгөө хөөмөлтөд гэдэг нь мэдэгдэх болчихно. За хөөмөлтөд зөөд бол таны эдийн иймэрхүү болчих. Хажуу талаас нь ингээд их товооч харагдана гэсэн үг, товгор болж харагдана гэсэн үг. Дунд нь ингээд одоо бариад ойчих юм бол хэр одоо дууцснаас шалтгаалаад товоолохгүй жоохон. Энэ одоо жандлын дарсан байгаа учраас доошоо. Өшөө дээдлийн хувцас сул тавиад өгвөл яг л энэ нь одоо зузаанаараа гарна гэсэн үг. Тэгээ дээрээс нь харахад бол ийм товгор болж харагддаг. За ийм зүг байна. За өнцөг гарахыг ярьчлаа. Дан утасны зүү орохыг ярьлаа. Дагнаас гарахыг ярьлаа. Давхар зүү орох, хөөмөлтөд зүү орохын талаар одоо ярьлаа. За ерөнхий одоо зүү орох ойдлууд эдрэг маань ингээд дуусчихна. Та нар одоо маш их сайн дадлага одоо хийх хэрэгтэй. Тэгвэл одоо болно. За одоо буцаад эргээд студ руу орж байна. За энэ дээр бэлдэж авсан хүмүүс маш их асуулт асууж байгаа. Өнгө яаж гарах вэ? Өнгөний дагнасын талаар маш их асууж байгаа. За утсаа авцсан 3 өнгийн утас өгдөг. За одоо жишээ нь ногоон шар за юм ягаан гэ 3 утас өгчдөг. Тэгээд энэ өнгө утсаа одоо би яаж одоо энэ дээр ингээд ямар өнгөийг энэ алин дээр нь хэрэглэх вэ гэж асуудаг. Гэтэл энэ мэн өөрөө бид нар одоо юу гэдэг энийг ийм өнгөөрөө энийг ийм өнгөөрөө гэх хүн болгонд хэлэх юм бол яг ижлэхэн дайлан гарна. Тэгээд урлагч нар маань өөрснөө энийгээ сайхан сэтгэх хэрэгтэй. За тийм учраас яаж би сэтгэх вэ гэдэг ерөнхий одоо аргачлал зааж өгөх гэж байна. За жишээ нь одоо энэ ингээд дайлан байж байна. За ингээ үний бүтцийг та нар сайн харах хэрэгтэй. Хээний бүтэц маш сайн танилцах хэрэгтэй. Анх ингээд бэлдэж авч байгаа хүн одоо маш сайн танилцах хэрэгтэй. За энэ хээ, энэ хоёр хээ бол жишээ нь ижил хээ. За энэ хээтэй ижил өөр хаана орж иж, энэ хээ орж ирж байна. Тэгэхээр энэ гурыг бол нэг өнгөөр бол ойчих юм. За энэ хээ нэжлэх юм байна. Энийг нэг өнгөөр оёе. За энэ хээ нэг юм байна. Энийг хоёудаа нэг өнгөөр оёе. Гэт ингээд ерөнхийдөө сэтгэх хэрэгтэй л дээ. Тэгээ 3 өнгөөрөө сэтгэхэд ингээд гаргаад ирчихэж байгаа. За тэгээд энэ одоо хүн болоод жишээ нь энэ хүний одоо ойсон сэтгэхүйг нь харъя л та. Одоо минийх шиг бараг хийгдсэн тий. Ярьснаар энэ 3 одоо хийжил хийгээ нэг өнгөөр. За энэ уулзарсан том ийм тавшуу хинүүдтэйгээ нэг өнгөөр байсан байна.
За дараа нь энэ дотор өнгөнүүдээ бүгдийг хөх өнгөөр ойсон байна. Тэгэхээр хээг бол маш сайн харж танилцж байгаад оёх хэрэгтэй л дээ. За одоо яг энэ өнгө яаж оёгдсон байна? Энэ өнгө яг энэ болонд ингэж оёгдно. Жишээ нь энийг шараараа ойчоод дараа нь энийг ногооноор ойно гэсэн ойлголт байхгүй. Энийг чи шараараа ойсон бол энийг шараараа оосоо явах нь. Тэгжиж их гоё харагддаг л да. Өнгөний зохицолгоо өдр бол маш гоё харагддаг. Тийм байгаа шүү. За энэ бол ингээд олон янзын 3 дагнасны 3 өөр утасны өнгөөр ойсон байдаг бодвол мөн одоо зөвхөн нэг өнгөөр одоо 3 дагнаас гаргаж ойсон байна. Энд бол одоо ямар ч өнгө шахах юм байхгүй. Бүгдийн нэг өнгөөр ойсон. За ингээд 3 дагнаас энэ бол 4 дагнасных. За энэ дээр тэгээд энэ өнгийг бол одоо тэгж тааруулах хэрэгтэй. За одоо жишээ нь өөр бас нэг дайлангийн жишээ үзүүлэхэд яг ижлэх нэг өнгөөр ногоон өнгөтэй байсан учраас ногоон ийм хэмжээр өгсөн учраас ногоон утсаар ирсэн байна. Тэгээ голдоо ногоон авангуудаа энэ доотлын шар дэвсгэртэй шар өнгөөр ирсэн байна. Бас энэ ийм өнгө гаргаж ойж бас бол. Энэ хүн бол одоо ингэ сэтгэсэн байх жишээ нэ. За одоо нэг өөр нэг бэлтгэц байна уу? За жишээ нь одоо энэ одоо аягны утны талаар ярил л да тийм ээ. За энд 3 өнгө оруулъя. За үлзий утас нэг өнгөөр ойно. За одоо шар өнгөөр ойё тийм ээ. За гадна талын тойргийг одоо юу гэдгийг ногоон өнгөөр ойё. За тэгээд энэ хоёр талыг нь одоо яг энэ одоо хээнүүдийг бол одоо ягаан өнгөөр ч юм уу ойё. За ингээд энэ хийгээ бол энэ хоёр ягаан ойно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хийгээ бол одоо өөр нэг өнгөөр ойё гэх тийм ээ. Ингээ 3 өнгөд ингээ уусгаж ойж болно. За нэг бол зөвхөн энийгээ нэг өнгөөр энэ тойргийг нэг өнгөд тойроод нэг өнгөөр үлдсэн тойрогныхаа энэ шар ч юм уу энэ өнгийг энэ жижигхэн одоо деталот хэлбэрээр өнгийг оруулж болно. Ингэж оруулж болно. Тэгээ шахаж болно. Жишээ нь энэ хэ. За яг энэ хийсэн хавтаг байна. За энэ хүн бол сэтгэхтэй бол 2 өнгийг л оруулсан байна. Хоршуулж оруулсан байна. Нэг нь бол одоо шарын хоршуулсан, нэг нь цэнхрийн хоршуулсан орсон байна. За ингэж л сэтгэж болно. 2 өнгийг бол. За энэ үлзий утасны зөрүүлэлт энэ дэр хүмүүс маш их алдаа гаргадаг. За энэ яагаад зөрүүлэлт хийдэг вэ гэдэг энэ дэр өнгөний одоо энэ дэр ингээд гадна талын цайвар өнгө ингээд гаднаа гарч агаад энчээ цайвар өнгө гаднаас гарч байгаа. Монгол хээний бүх онцлог байдаг. Бүх цайвар өнгө гаднаа гарна. Дотор талдаа хүнд өнгө орно. Буюу манайхаар ч сүүдэр өнгө байгаа. Хүнд өнгө. Голын өнгө, дотор талдаа хүнд өнгө, хамгийн гадна талаар цайвар өнгө явдаг. Энийг маш их халддаг. За мөн улзын утас дээр маш их алдаа гардаг. Тэр жигт нэгээл тойруулаад оёол ингүүд энэ хэсэг нь тэр жигтээ цагаан, энэ хэсэг нь доотлороо хараа нөгөө одоо дотор өнгө ороод ирдэг хүнд өнгөнүүд. Тэнгүүд нөгөө нэг элзэн утасны маань өөрийн хив маяг алдагдчихдаг. Тэгэхээр энэ бол зөв ойдлно. Одоо энэ дээрээс одоо манай оюун сурцсан хүмүүс бол андшгүй харагдаж байгаа. Энэ одоо цайвар өнгөийг гадна талаар нь оёод солбоо хийнэ. Энд гадна талаараа солбоо хийгдсэн байгаа чинь. Шууд цагаан өнгө ингэж явахгүй наах нь шүү дээ. Нэгсэнд ингэ тойроо шууд ингээд цагаан өнгө дотор ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ цагаан өнгө таслана. Тэгээ энэчнээс солбоо хийж энэ цагаан өнгө таслана. За энд мөн бас солбоо хийгдсэн байна. Энд бас солбоо хийгдсэн байна. Ингэж солбоо хийж байна. За энд бас мөн солбоо хийгдэнэ. Энэ хоёр тал дээр солбоо хийгдсэн. Ингэ солбоо хийж харагдана. За энэ одоо зөв ойдлно. Одоо зөв хэмжээст гарч ийна л гэсэн үг. За энэ дээр бас анхаарах хэрэгтэй. За өнгөний хувьд бол одоо юу гэдгийг 3 дагнаас хүмүүс тэдээр ойж болох уу гэдэг ямар ч одоо дагнасаар ойж болно. 3 дагнаас, 4 дагнаас, 5 дагнаас, 1 дагнаас ойж болно. Тэр бол хувь хүний дурын асуудал. Өнгөө яаж зохицуулах. За энэ хүн бол одоо түрүүний хэлснээр 2 өнгийг л оруулсан байна тийм ээ. За энэ дээр бол жишээ нь энэ хөөрхөн сэтгцэн байна. Хөх өнгийг ийм өнгөтэй нь оруулаад ингээд амтан бол маргааш яаж нэг оях вэ? Энэ бас хөөрхөн ингээд шигтгээ гаргаж ойсон ийм хэлбэртэй байна. За энэ бол хийг бол одоо 3 дагнаас орохтой бас арай өөр хэлбэрээр ойсон байна. Дунд талтаа одоо хамгийн цайвар өнгөө хийгээд хоёр талаараа хүнд өнгөө оёхлоор харагдц нэг иймэрхүү харагдаж. За энэ хээ дангаар ойсон хий ингэж харагдаж. За хээнүүд ерөөхдөө манай анх авч байгаа хүмүүс хээнүүдээ маш сайн харах хэрэгтэй шүү. Хээ бол ерөөсөө маш сайн танилцах хэрэгтэй. За одоо энэ үлзий утас гэдэг ихэд энийг 3 өнгөөр яаж оруулах вэ гэж асуу тий.
За энэ утсыг шар өнгөөр энэ хэрэг үлзий утас шиг шар өнгөөр ойж байгаа бол энэ голын үлзий утсыг шар өнгөөр ойх хэрэгтэй. Энийг ногооноор ойд энийг ногооноор очихлоо жоохон онцгой бол явцдаг. Тэгэхээр энэ шар өнгө ойсон бол энэ шар өнгөөр яг ижил юунуудаа бол ижил өнгөөр ойх нь шүү дээ. За тэгээд одоо энийг одоо хөх өнгөөр ойцсон байх нь нэлээдээ том хөхөө ойцсон байх юм бол одоо юу гэдгийг энэ одоо том одоо энэ уулзуудаа хөх өнгөөр ойчих нь шүү дээ. Тэгээд энэ деталуудаа ягаан өнгөөр жижигнүүдээр ягаан өнгөөр ойцсон бол энэ хөөрхөн жижигхэн деталуудаа ягаан өнгөөр ойх нь. Ингэж хоршуулна өнгө. За энэ үлзий утсыг шар өнгөөр ойцсон бол энэ үлзий утас мөн шар өнгөөр ойно. За энэ амсрын энэ шар өнгөөр ойсон бол бид нар түрүү нөгөө энэ том үндсэн хийгээ бид нар за ногооноор авъя гэж тэгсэн. Тэгээд энийг ногооноор авна. Ингээ ногооноор авчил та тийм ээ. Нөгөө хөөрхөн деталуудаа ягаанаар авчи. Тэгээд энэ хөөрхөн хоёр ягаанаа ингээд ягаанаар авчи. За ингэж ойж болно. За жишээ нь энэ хэн дээр бол өнгө бол тэгж гаргамаар бол харагдчихэв. За энэ за хийг харъя. За энэ хэн дээр хараа 3 өнгөө яаж тааруулах вэ? Гэдгийг харъя. Өө энэ гэрэл маань. Жах шиг байна. За энэ хэн дээр харахад хийгээтэйг маш сайн танилцах гэж би хэлдэг энэ тойрог хэсэг. Нэг хээ байна. За үндсэн одоо эр хээ гэдэг буюу тэгшээ дөрвөлжин хингээ явж нэг хээ. За энд угалзан хээ явж эхэлж байна. Ингээд нэг хээ. Энд бас нэг хээ тийм ээ. За энийг бас нэг өөр хээ. Ингэж явсан байна. За тэгэхээр миний олголоор энийг чи шар өнгөөр хийсэн болвол шар өнгөөр явж байгаа болвол ганцхан тойрог шар өнгөөр явахаар чи нөгөө тийм харагдана. Тэгэх юм бол энэ шар дээр миний бодлоор за би энийг шараар хийж болж байна. За тэгэнгүүт ягаан өнгөө одоо энийг зүрх шиг хэлбэртэй энийг ягаанаар очиж. Ягаанаар очиж. Тийм ээ. За энэ дөрвөлжингээ ногооноор очиж. За энэ хөөрхөн жижигхэн деталуудаа бас ногооноор очиж. Ингээд. За ингэж бас сэтгэж болж байна. За хэрвээ яг энэ саяж агаараа ингэ явах юм бол бид нар энэ эрэгтэй хийгээ ногооноор ойно гэж ярьсан. Эрхээ энэ одоо дөрвөлжигээ. Тэгвэл энийг ногооноор явах хэрэгтэй. Энэ хийгээ ногооноор. Тэгвэл зохимжтой гэсэн үг л дээ. За одоо энэчнээс энд харах юм бол юу гэдэг үндсэн бидний нүг яаганаар явъя гэсэн чинь том уулзаа. Энэ том уулзаагаа яаганаар явах юм бол энийг бас хөрхөн яаганаар явчих л да энийг. Энэ бас нэлээ төхөө очиж байгаа хэвчээс яаганаар явчих. Деталуудаа бид нар нөгөө шараар гаргасан шүү дээ. Одоо чи энийг шараар, энэ жижиг шараар, энийг хөрхөн жижигэн деталуудаа шараар гаргая гэсэн. Тэгэхээр энэ жижигүүдээ шараар гаргаж болж байна. Тэнгүүдээ энэ дээр ногоон хийж болж байна. Энэ гурыг гач. За эсвэл өөрөөр сэтгэл да 3-аар өөрөөр сэтгэе. Энэ зөвхөн энэ талаа тэр чигтэнд шар өнгөөр, энэ талаа тэр чигт ногооноор энийгээ хөхөр хийж болж байна. За ингэж бас нэг сэтгэж болж байна тийм үү? За эсвэл энэ хоёрыгаа тэр чигт ногооноор тэгэнгүүтээ энийгээ шараар бусад жижигхэн деталуудаа цэнхрээр. За иймэрхүү байдлаар өнгө гаргаж болно. Тэгэхээр яг энэ булангийн өнгийг яаж гаргасан тэр өнгө бүгдэнд нь хуулбарлана. Тэрнээс шүү гэдгийг чи энийг ногооноор очиод хөх шар ингэж ойж болохгүй гэсэн. Тэгэх юм бол муухай гарна л да. Өнгөний нөгөө нэг цогцолгооны хувьд толоос харахад их тийм цогцолгоогүй харагдаж байгаа юм л да. За тэгээд энтэй бас мөн ялгаагүй. Чи энийг шараар ойж байгаа бол интеллектчд ногооноор интеллектчд нь цэнхрээр ойж болно. За эсвэл бол ногоон цэнхэр жижиг хэсгүүдээ шараар. Гэх мэтчлээ ойж болж байна. Ийм хэн дээр. За ер нь гээд хээгээ маш сайн харж танилцаарай манайхаа. Тэгээд хээг бол ерөөсөө эхлээд шууд юуны тухандгүй оёх бол гол нь биш. Яаж гоё харагдуулах уу? За энэ хийг би энэ өнгөөр очивол гоё харагдах юм болоо. За энэ ингэчүүл гоё нэг толгоондоо сайн бодох хэрэгтэй. За тэгээд бол ойж эхлэхээрээ юуны тухандгүй шууд ойж бол бас тийм зөв сайн зүйл жоохон зүйл биш ээ. За энэ бол нэг дагнасны хээвэж байна. Нэг дагнасны хийг дээр андшгүй. Энэ бол нэлээд хол хий харагдаж байна. Энэ 3 дагнаас явж байгаа учраас маш хол. Дан дагнасны хээнүүд бол юу ингээд маш шигүү. 3 давхраар ойрох боломжгүй. Ийм хий гарч ирж байгаа шүү. За энэ бол дан дагнасных. За энэ гадна талаараа дандаа нуруу явна. Бүх хээний нуруу явна. Би түрүүн ойж явах тараа хэлсэн. Дотор талаар нь дандаа хүнд өнгө явна. За манай бэлтцийг авсан хүмүүс байх юм бол утасны бүгд дандаа голын өнгнөөс эхэлнэ. Түрүүн би хэлсэн.
голын өнгнөөс за одоо энэ утасны энэ голын өнгөөр за 3 дагнасныхаа гаргаад ирчээ. За энэ голынхаа өнгөөр хэнүүд оёх нь шүү дээ тийм ээ. За би одоо чинь энэ өнгөөр энийг оёё. За энэ цэнхэр өнгө байна. За цэнхэр энэ голынхаа өнгөөр тэгэхээр бүх голынхаа өнгнүүдийг оёчих нь шүү дээ. Дандаа голынхаа өнгөийг оёно гэсэн үг. Энэ 3 өнгө хараа. За би нөгөө хэлсэн шүү дээ. За цэнхрээрээ энэ зүрхээ ч юм уу. За энэ ягаанаараа зүрхээч. За энэ голын өнгөнөөр энэ зүрхийг оёч. За ингээ бүгднийг нь оёно. Дан голын өнгөөр оёно. За цэнхрээрээ тойргоо ич. Цэнхрийнхаа голын өнгөийг авах нь шүү дээ. За ингээ тойргоо ич. За энийхээ борынхаа гол өнгөөрөө деталуудаа хийчихгээд ингээ дандаа голын өнгө оёчно бүгдийг. За тэгээд дотор талд нь хүнд өнгө орно. Энэ хүнд өнгө чинь энэ бас сүүдэр тал гэж хэлж байгаа. Энд чинь дотор өнгөөрөө явна. Дотор энэ өнгөөр ингээд явна. Тэгээ хамгийн гадна талын өнгөөр цайвар өнгө явна. Цайвар. Тэгэхээр эхлээд манай яг бэлцэг авч байгаа хүмүүс байхan бол дунд өнгөөрөө бүх хийгээ эхлэж оёорой. Энэ ингээд яг ямар өнгөөр яв. А дараа нь л дотор гадна гэдэг. Ингэж оёно. За энэ тэрнтэй ижлэгийн юуг болвол дан ойдол дээр бол маш сайн анхаарах хэрэгтэй. Дандаа нуруу гадуурна. Чинь одоо нуруу гэдэг чинь энэний талаар дандаа гадна талаар нуруу гарах нь шүү дээ. Дотор талаар нь дандаа дотгошоо гидсэн орж явна. Тэрийг сайн анзаарах хэрэгтэй. За нацаг дорж оёх гэж байгаа юм бол очир оёх гэж байгаа хүмүүс буруу ойдгоо. Нөгөө хийгээ голын өнгнөөс оёорой гэж тэгчдэг. Тэнгүүд бүгдийг голын өнгнөөс ойчдаг. За нацаг дорж юм очир маань бол хээ биш. Энэ бол зураг. Амтны хэлтэй зураг. А энэ нацаг дорж очрыг бол хамгийн цайвар өнгнөөс ойно. Тэгээ энэчнээс бол энэ хамгийн цайвар өнгөөр энэ цайвар өнгөөр бүгдийг гадна талын оёх нь шүү дээ. Энэ зураас одоо бүгдийг оёно гэсэн. Тэгээ татгш нь хүнд өнгөө. Тэгээ дараагийн хүнд өнгөийг оёно. За ингээ 3 дагнасаараа нацад орж оёж болно. За 3 дагнаас нацад орж оёх гэхээр зарим нь ингээд энэ ч битүүлэгдээд байна. Битүүлэх үү 3 өнгөөрөө явах уу яах уу гэдэг. За энэ мэдээж энэ жижиг деталь дээр бол нэг л явна. Дотор нэг өнгө явна. Тэгэл дуусгана. 3 дахь өнгө явна гэсэн ойлголт байхгүй. За энэ бол гадна талын цайвар өнгө ингээд явлаа. Голын нэг л өнгө явна. За тэгэл дууснаа л гэсэн үг. За энд бол 3 өнгө багтахаар харагдаж байна. Энд 3 өнгө багтахаар харагдаж байна. Энд 3 өнгө багтахаар харагдаж хахад энэ хоёр дээр 3 өнгө багтахааргүй харагдаж байна. 2 өнгө явахаар л юм уу тий. Тэгэл дуусна гэсэн үг. За 3 өнгөөрөө очиод жоохон одоо энэ төл чинь 3 өнгө оёнгот голын хэсгээр энэ цаатлын одоо торгонд гарч ирдэг. Тэгээ тэгж ойсон болно 3 давхраар. Дагнасаар нэг бол хамгийн тодорхой өнгөөрөө дүүргэлт хийж болно. Бүр дүүргээ дуусгах нь шүү дээ тийм ээ. Тэгж бас болно. За одоо жишээ нь энэ дээр 2 өнгө явцсан байна. Ингээ дүүргэцсэн байна. Бүгдийн дүүргээд ингээ явцсан. Энэ л одоо чинь 2 өнгөний жишээ гарсан байна л 2 өнгөөр л очсон. Жишээ нь одоо юу гэдгийг хамгийн хүнд өнгөөрөө гадна талын аянгуудаа цайвар юм уу голынхаа өнгөөрөө битүүлэг хийгээ явцсан. Байх жишээ. Тэгээ насад орчиг яаж ойж болно? Сэтгэж хүмүүс сэтгэдэг. Одоо энэ хүн бол энэ хоёр талыг ингээ цагаанаар нь ингээ сэтгэл бусдын шараар очсон байх жишээ. За гэтэл 3 өнгөө бас хүмүүс яаж оруулах вэ? Нацад орч дээр 3 өнгөө оруулъя гэдэг ингээд яар асуудаг. А тэр боломжтой. За би одоо энэ дээрээс харж байна нацад орч. За жишээ нь одоо ингээ хараа л да тийм ээ. Яг энэ параллел дээр ингээ тарах юм бол энийг хөхөр очиж хэдүүлээ. Тэ ингээ хөхөд очиж тэ. Тэгэнгүүт энэ утсаараа ч юм уу яг одоо юу гэдэг энэ доотлын энэ хэсгийг нь очиж. Энэ хэсгийг. За үлдсэн утсаараа ингэж ойж болдог ч юм уу тийм ээ. Энэ хэсгийг очдог ч юм уу. Ингэж ойж болно. 3 өнгөөр. За нэг бол яг нэг өнгөө хөхөө энэгээр оёе. Бороо ингээд очие. Ногооноо энэгээр ингээд очивол. Ингээ 3 өнгө гарч болно. За 3 өнгөө уусгах уцаг тэгж байна. Нэг бол дан цэнхрээр ойж болно. Бүх цэнхрээрээ бүх нацад орж очроо очиж болно. За 3 утсыг оруулъя гэвэл тийм нэг утсаар оюул амархан л та. Бүгдийг ингээ яах. 3 утасны өнгийг яаж оруулах вэ? Тэг яг энэ очир нацад орчиг яаж ойсон? Очир яг тэгж оёгдно л гэсэн үг. За ингээд манай л ийм маань өндөрлөхөд маш төгч юм одоо маш цаг бараг 20 минутын сургалт явагдсан байна. За асуух юмнууд байвал сайн бичээрэй. Дахиад бид нэг бүх асуултуудыг нийлүүлж байгаа нэг лив хийх одоо бодолтой байгаа. За маргааш богинохон болох байхаа яагаад гэхээр их олон юм танилцуулахгүй амтангуудын хэсэг явна. Яаж нүд оёх уу? Яаж одоо амтангаа оёх уу? Ямар одоо өнгөний дараалал яаж хийгдэх үү? Тим юм яригдэн шүү. За анхаарал тавьсан бүх хүсгүүчүүдтэй маш их баярлалаа. За сайхан амарцгаагаарай.